манай ихэнх соёлд, ер нь хүмүүрийн соёлд аж аргал гэж юу болохыг ойлгодгүй гэж би боддог. Юу өөрийг нь аж жаргалтай болохыг мэддэггүй. Хүмүүс хэрэв баян болвол, алдартай болвол аж жаргалтай болно. Хэрэг царайлаг эмэгтэйтэй гэрэлчихвэл аж жаргалтай болно. Олон хүн таны нэрийг мэддэг, алдартай болчихвол аж жаргалтай болно гэж боддог. Миний эдгээр дурдсан зүйл аж жаргалын хариулт гэж би бодохгүй байна. Аж жаргал бидний дотроос гарч ирдэг гэж би бодож байна л та. Аж жаргал бол таны жинхэнэ мөн чанар юм. Энэ бол хаач явсан бүх хугацаанд хэлж байсан зүйл минь. Аж жаргал бол чиний төрлөх мөн чанараас бүрддэг бол таны амин оршихуй баяр хөөрөөс бүрддэг. Хүүхэд бүр энэ гариг дээр дүүрэн баяр баясгалангийн баглаа бодол шиг анхаардаг. Тэгэд бид яасан бэлээ? Тэрийг ч үсээд, энийг ч үсээд хүн аж жаргалыг олох гэж оролдог хоёр зүйл байдаг. Нэг нь бид аж жаргалыг бусдаас авах үед баяр баясгалантай болдог. Төрсөн өдрөөр хүн бэлэг аваад л та аж жаргалтай болдог. Зуул сарын баяраар хүүхдүүд бэлгээ задлангууд хөөх гэдэл нүдэнд нь аж жаргалын оч гэлэлсэж байдгийг та хардаг шүү дээ. Энэ авахын аж жаргал нь бидэнтэй төрхөөс л хамт байдаг хүүхдийн аж жаргал юм. Гэхдээ үүнээс илүү аж жаргал нь өгөхийн аж жаргал юм. Эмээг чинь өгч байгаа аж жаргал бол өгөхийн аж жаргал юм. Сарын баяраар, талархлын баяраар чамаа гэртээ харихад тэр олон янзын хоол хийдэг, жигнэмэг хийдэг. Түүний баяр баясгал нь өөр идэвх шүү. Харин чамаг хоолоор дальж баярлуулдаг, тийм биз? Ээж чинь чамд ямар нэгэн зүйлд үргэлж баяртай байдаг. Тиймээс бид амьдралдаа хүүхдийн аж жаргалаас өгөхийн аж жаргал хүртэл хүний сэтгэл төлөвшөх хэрэгтэй. Та хүмүүсийг төрхөөсөө л аж жаргалтай төрсөн, дараа нь бид сэтгэл хангалуун байхад сурдгаа гэж хэлж байна уу? Тийм ээ. Бид төөрөгдлийн эргүүлэгт орчихдаг юм. Тэгээд өөрийгөө буцаж олох гээд төрчихдөг.